эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үлж гэнэ үү та? За. Тарган сайхан үлж сайн явж гэнэ үү? Ажил төрөл сайн уу? Тарган сайхан үлж гэнэ. Ажил үйлс маань сайхан. Сайхан уу. Дүүрэн сайхан сайн явж ирлээ. Тэгээд Монголоо тоороод цаг хугацаач их бас хурдан өнгөрөх юм. Тэгээд 3 жил болсон байна ахын. Саяхан л одоо эхэлж исэн төслийг би. Зургатаар одоо өөрийн чинь зөндөл хадлаа да. Үзэл болоо. Үзэл гэдэг юм байна. Өдрүүдэд таадаг. Өнөөдөр манай дороод чинь одоо сая оржигот таньлаад ямар соёг нь орж явж байна. Нэвтрүүл саарч гой нэвтрүүлэг хийх танах танаа телевиз тэ. За баярлалаа. Бид яг одоо сайхан сүрэг тарган сайхан үрж гэнэ та. Энэ жил жоохон цас их таа манай энэ жоохон зүзхол нутгой байна. Тийм ээ, жоохон цаас ихтэй байна, тийм ээ. Цаас их ерэн их орсон шүү юм. Одоо нэг сар иртээ. Тэ. Одоо нэг сарыг авчул тэгээд бас гайгуулчин да үлийн одоо дунд сарыг аваа хийчих юм бол тэгээд ер нь бас нэг бас нааштай шүү. Нааштай бас өдөр бас жоохон тавигдаад бас жоохон явна шүү даас тий. Тэгээд аюулын хаадаг сарыг аваад цагаан сартаа зоолгочихвол тэгээд өдөр жоохон сунаа өвчл бас малч бас гадч тусч яваад тий. Нар жоохон наашлаад бас тэгээд юм аа тий. Одоо бидний цааш бэлчээрг болчиход баг тэжээлэл байж шүү дээ зэвсмэс одоо тий. Одоо тэгээд бэлчээрээр ингээд яваад тэгэхээр цас зузаан болохоор мал нөгөө малтаж идэх нь жоохон хэцүү тий. Хон яма адуу малтаж идэл болоод байгаа. Яг уу. Бог маланд жоохон. Бог мал одоо хавар ядрында хээта. Мал одоо хавар хүртэл ч одоо нэгэн цас ухах ш та. Тий. Хавар одоо хээта мал их цуцрд юм аа. Хээлээд авахгүй одоохондоо яг уу гайгүй байна. Тэгээд ихэр гэдэг одоо амтэн ч одоо тээж идэхгүй тэгээд одоо байнгын өвсөр тэжээл өгчл байдаг одоо зогсож шүү дээ одоо тийм л бид нь одоо өгдөө гараад тэгэл энэ чинь тэгэл нэг орж ирээд гадна зогсчаа ажил хийсээ атлаараа болно шүү дээ цаг нэг ажиллаа давтаа хийгээд тий нөгөө чинь өвсөөгн дахиад нөхөн баашээсэн цэвэрлэн гажид их гэх юм усан тэр ажиллаа тэгэл давтаа хийгээд одоо 50 жил одоо 60 жил 70 жил нэг юм хийгээд тэр чи бүр сурч тэгэл ер нь бол энэ тэр ажлыг одоо мэдчихэж байгаа юм чинь баян хийсээр ажил одоо энийг ингээд тий өшөө дээр нь бас нэмээд бас амтэн хүнээс бас зарим нэг усуд бас мэддэг чаддаг усуд бас юм сурах хэрэгтэй бас тий нэгнээсээ тий залуу хөгшин гэж олж болохгүй. Нөгөө нэг Монголын өгөөд ихтэй нэг сагахтаа дэсцээ газар мөрөө аргамж сахалгүй хүнээс юм асуужаа гэж манай тэр чинь юу шүү дээ. Тэр чинь тэр залуучууд хүнээс сурах юм их байна. Тэр залуучуудаас бас залуучуудаасаа сурах юм. Тэрэтэл хүүхдээс хүртэл үгүй явж байдаг хүүхд. Би нэг машин тавьжаад битгаар нөгөө бензин хийхгүй банк жоохон суурчаасан чи хадлагаад тэгээд нөгөө машин унцчихлаа нэг хотын дээр жоохон банд аваа гэж болсон. Тэгсэн чинь нөгөө бензин хийгээд хаашаа явж ирсэн. Гэлдгөө жоох ёроочаад. За. Юу очоод көдөө зусндраа. Тэгдэл нөгөө жоохон хөхт тэгдэна. Тэгсэн нөгөө машин энэ Японд хэрэг өмхөрдөм гэж нөгөө машин өмхөрдөм гэсэн дагаад одоо яад юм бэлээ гэсэн чинь. Манай нацрод гэдэг арганд хийхаар өмхөрдөм гэдэг. Юу ярьж байгаа нөгөө арганд хийсэн машин хөөхдөө мэдээд тэгээд би нэг хотын хөх тавиад. Гэхдээ энэ нөгөө нэг дээргүй байдаг сахалгүй хүнээс хүн битгий голмоо асуу гэдэг чинь ямар айхтар хөхтөө. Тэгээд танаас шин тэр жоон хөхтөөс бас хүн сургамж авах нь зөв байдаг шүү дээ. Тэгээд хүн голж болохгүй. Одоо энэ мад толгын мэдээ өчтөр зураг телевизээр ярьж байна л. Тэгсэн чинь тэчнээ сайн мал туусан. Тэгсэн одоо малчин залуу малчин суурч гэж байна. 1500 хүн одоо
Нүдэн жил байсан усудаас 1500 малчин байхгүй болсон байна гэж ярьж штэ. Тэгэхээр ч одоо залуу халаануудаа тэгээд одоо төвшин багсч яана гэж тий. Тэг чин жилд 1500-аас сойроод ахаар чин бас тий. Тэгэхээр ч нэмэргүй тий. Нэмэргүй тий. Тий залуу усууд Монгол ч одоо хоол хүнсний нэг ганц юу ч одоо мал аж тий өчтөр цоолын хүмс усууд хийж яана. Тий. Одоо 1500 малчин найнаад байхгүй болсон байна. Зөөрсөн байна гэж. Тэгэхээр ч одоо тэгээд энэ юунаас бол цөөрдөн гэж та бодож байна. Эдэн зүд турхан болж байгаа. Тэгээд одоо залуу малчин хазаа энийг бэлтгэл хэрэгтэй засаг төр тийм аа. Малчин хүн маллаа залуучууд өгөх нь орлогогүй байна шүү дээ. Үгүй байх болохоор яаж урд будаага аваад амьдрах нөхцөл байхгүй ярьна. Тэгэхээр ч дэдэ чи уул уурхааруу ийш тийш явах нь одоо. Тий амьдралын эрхээс залуучууд явна шүү дээ. Тэгэхээр нөгөө сая таны хэлгээ төрийн бодлого хэрэгтэй. Төрийн бодлого. Төрийн маш том одоо энэ эргэлтийг хийх хэрэгтэй. Залуучуудыг одоо үйлдвэр хоршоо барих хэрэгтэй. Тий барих хэрэгтэй. Одоо тэр ямар арга байдгийг тэр залуучуудыг одоо цаанаас сайхан одоо мандаас гарч байгаа ноос түүхийдийг сайхан үн оруулаад өгч бодлого гаргаад одоо үйлдвэр энэ төр бас нэг улсын үйлдвэр болоод эдийн засгийн хэрэглээ оруулж бид чинь одоо шар гаргасан одоо хоны нэхэж гадаг хэвчиж ийсэн. Үнэгүй. Үн байхгүй. Аваач гэсэн чинь авахгүй юм чи. Тэгээ яг нэг гэдсийн авчих юм да нэг тэр нэг хоёр одоо бас авах аваачлаа тэгээ. Ганц авдаг юм яманы нэхэд аваад шүү дээ. Таныг одоо ингээд баг байхад одоо тэр үед одоо малын түүхэд бол мэдээж одоо хаягдж байгаа. Хаягддаг. Ерөөс одоо бүгд үнэтэй цэнтэй байлаа шүү дээ. Тэгээ одоо жишээд бол сайхан дурдаж ах юу адууны ширхгийн гэдэг чинь одоо метраараа худалдаж авдаг. Хон юуны снэхэгээ чинь одоо нэг хоёр дугаараар авдаг. Малын ноолуурыг одоо нэгдүгээр ноолуур, хоёрдугаар ноолуур, гурвыг гэдэг хэлэхтэй ялгалт хийж авдаг. Ноолуурыг бүр хийж авдаг байсан шүү дээ. Гурван янзаар авдаг байсан. Нэгдүгээр ноолуур царид чинь одоо 18 байгаад цагаас үйднөөсөө 72 болоод 96 болоод тэгээд энэ зах зээл гарч ирээд байдаг. 18 байх ч одоо тэр үед бол тэр мөнгө гэдэг чинь амар мөнгө. Их үнэтэй байсан юм шүү дээ, тий. Нэг төгрөгөөр дэглэм авчихдаг байсан шүү дээ. Тэр чинь одоо тэр тэр мөнгөний ханш тийм мундаг байсан шүү дээ. Тэгээд одоо тэр үе нь тэгж малных юм үнэлж байсан байна. Нэгдлийн малчин хүн 75 сарын цайнд 75 50 хэдэн төгрөг аваад тэгэд амжираа болоод идэх байсан. Тэр юмны ханш тэр мөнгө нь үнэтэй байсан үед тэрэндээ харин сангийн аж ахуй бол малчин үнэтэй байсан. Цалин өндөр 2-300 гаргаж авдаг тийм байсан шүү дээ тэр үед одоо тий. Одоо бол мөнгө нь ханшгүй болоод юм тэгээд одоо малын түүхэдүүдийг хог болж шүү дээ. Сони юм да. Тэр үед одоо нэгдлийн байхад одоо бүх юм ноортой бүр Орос одоо энэ хил рүү гаргаад малынхаа одоо эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо тэр малаас арсан нөгөө малын одоо ясыг чанаад нөгөө тос хардаг шүү дээ. Энийг бүр техник төвөөр хэрэгжилж ирсэн. Тий, тэр чинь түүхэд одоо тэр тос одоо энэ юуны шимэлдэг хүртэл авдаг гэсэн чинь хоргоо хайлуулад одоо тэр тэр чинь одоо саяхан байхгүй малын туураа муура өөрийг бүгдийг авдаг байсан шүү дээ. Бүр туураа шаяхгүй. Тий, туураа хийхгүй байсан шүү дээ. Тэр нийгэм тийм байсан. Тэгээд одоо тэр үед чи одоо гадаад руу Орос руу их мал гаргадаг байсан. Тэр үед чи Монголын мал 25 саяас дэше гарахгүй ягаад ихтэй тэр нөгөө Орос руу гаргадаг байсан шүү дээ тэр үед чи. Тийм Орос руу гаргадаг. Тэгээд ял Оросхаас их юм авдаг байсан шүү дээ монголчууд чинь. Бараа аваач өгөөд хэрэгтэй юм аа. Тийм тэгээд мал чинь 25 сая мал чи Монголын хэмжээ тийм малтай байдаг. Тэгэхээр бэлчээрийн заасан ч гэсэн яг таарч ахгүй дэсэ. Тэр чинь ингээд яг бодлогоо бариад явах. Нөгөө яг бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй тул одоо энэ жил одоо тийшнээ төл аавна. Дараа жил нь төлний маха одоо тийшнээ төл энэ жил гарсан бол дараа нь одоо тийшнээ махыг борлуулна гэх нөгөө даацаа юм уу бас бариад байна. Тэгээд дөрвөн үйлрлийн нөгөө нэг хаварж өвлжиг үйлрэл байгаа шүү дээ. Тий, тэр чинь зохион байгуулалтаа. Тийм байх. Дөрвөн үйлрэлээр тэр отор нүүдлээ хийгээд. Тэр үед ч юу сайхан байсан. Тэр одоо маш их малыг гадагш гаргадаг байсан шүү дээ тэр үед чинь. Тэр амдаар гаргадаг. Одоо энэ баруун аймаг цагаан уураар энэ овсаар гаргадаг. Одоо энэ хацгадаар энэ цагаан уураар одоо манай сэлэнгийн үсгээд одоо энэ
одоо модыг хийж гаргадаг байсан шүү дээ. Зүүн хавар 5 сараас эхлээд тэр одоо модыг аваад таргалуулаад тэгээд тарах хүчийг авахулж тэгээд нөгөө ус руу өгдөг байсан шүү дээ. Тэгээд туучнаа энэ одоо үрждэг уурхаа тий. Дахиад хураг шиг гараад. дахиад үржил эргэл нөгөө хянса 25 сая мадаас чинь одоо нөгөө 10 сая 10 хэдэн сая 17 сая л төлөлөө дахиад тэр мал эсээд гарч иж явах гэдэг. Тэр сайхан бодлого. Тийм бодлоготой байсан чи. Одоо тэгээд мал ихтэй тэгээд одоо яах вэ? Тэгж одоо улсын эдийн засаг эргэлтэнд шүү. Тийм эргэлтэнд. Тэгээд одоо тэр бас их зохион байгуулалтаа тэр эд ч одоо тэр мундаг юм хийжсэн байгаа юм. Одоо яах вэ? Нийтлэгээ хийгээд нэг гадагшаа тусгамах гаргадаг юм байна одоо тийм. Ана Монголын газар шороон ургамал бол цул ийм байгаа шүү дээ. Хон мал хариулаа үж явтад ямаа гэдэг амт ямар гоё сорын олж иднэ. Хон ямаа чинь одоо жинхэнэ бид байгалийн гоё өргөм ичгуулсууд ч гэсэн монголчууд одоо энэ Украинаар зөв цаанатай бол бид одоо жинхэнэ эрүүл гоё ургамлаа зунада идж байгаа шүү дээ. Хаач байхгүй. Цэвэр байгаад идж байгаа бид. Энэ байгальдаа энэ дэлхий дээр тийм ээ. Энэ газар нутгийг олоод бидний тэр хүүхдээ энэ сайхан нутгийг олоод харин тийм. Энд одоо бид нар ингээд амьдарч байгаа сайхан шүү. Тэр тусгаа хамгаалаад сайхан нэгээд бас энэ зарим юугаар малчид бас нэг эсрэгчмэс явуулж уулуурхаа бас тэр бас нэг зөймдөө бол тэдний бас өйлөн байгаа юм тийм ээ. Бас тэрийг бас зогсуулаад тий. Одоо энэ байгаль хангаага сайхан хайрлж хамгаалж явал ер нь их гоё шүү да тий бид. Бүгд л байгалаас үүссэн шүү дээ. Одоо энэ гол усны ихин дээр алтмал тухайд одоо энэ зарим ч одоо бас мод чулуугийн гад бас хэцүү байж таа тий. Амттай ханга амийн тастаад тэр чинь одоо болохгүй дээ тий чинь. Тийм учраас одоо бид энэ орон нутгийн усаа Монголынхаа газар шороомоо хамгаалж байвал сайхан даа бай тий. Яг уулуурхаа бас хажуугаар нь яг явж тэнгэр бас улс орондоо хэрэгтэй уулуурхаа. Ардын төмөндөө өгөөстэй уулуурхаа. Тэгээд амьдрах юм бол манай монголчууд амьдрал бай шүү дээ. Монголчууд сайхан. Бас л хөхтөнгөрийнхээ өнгийг авч мингтэй шүү дээ. Тэнгэрээс цаанаас нь сонгож гарч ирж байгаа энэ Монгол хүн нэтэр гэн гэдэг бас хөх толгот монгол хүн. Тий, хөх толгот монголчууд яа. Өөр улс орнч одоо хөх толготтой хүн байхгүй. Байхгүй. Хүн энэ одоо тэгээд монгол хүн л толготтой төрж сайн. За танаа үлчээ. Энэ манай юу вэ? Энэ одоо мөрөн тармал гэдэг юм. Манай ширээ. Тэгээд нөгөө өөрийнхөө хадлангийг бэлтгэдэг одоо эдэн тэр нөгөө пат трактор тэр нөгөө бас нэг техникийн тармал энэ том трактор тэр өс төрдөг болохоос одоо хатдаг. Энэ тарамдаг юм тэр. Хатсан өсийг. Тэр энэ хамраар тарамдаг байсан юм гол нь. Та одоо трактор барь. Тараа трактор жагаач гэн. Оо тийм үү. Өнөрхөл энэ одоо хэдэн жил болж байна? Одоо би 78 трактор ч юм уу шамрын төжөөд яаж хууд трактор барьж юм. Тэгээд одоо 90 онд арчил гараа тэгэл танаас хойш малчин болоод одоо энэ мо трактортай дэв сад тийм хэр. Энэ одоо дээри Оросын трактор. Энэ одоо баг нэр хэдэн жил болж байгаа ба. Тий, энэ одоо жага трактор одоо энэ доонд ер нь гарсан байдаг. Энэ бол 50 донд л гарсан трактор биш байл энэ Беларусь трактор. Хэдэн жил болсон? Энийг нэлээд хэдэн жил ярьж байна. Тэгээд хадланд хэрэгэлд юм энийг. Тэгээд энэ шавар намагтай газар одоо энэ ихсэн. Хүчээр Эсвэ хийна тий. Энэ ч одоо гоё. Энэ нь болохоор одоо падэнээр хаддим энэ том трактороор хаддим. Тэрийгээр тарамдим. Энэ болохоор намаг манай хойд намаг устаа. Энэ ер нь авснаас энэ дугуйг сольсон уу? Энэ их зузаан ер нь зузаан дуунаа чинь хагардгүй дугуй. Дараа нь ихтэй ийм байж байгаа дараа нь энэ 80 мотортой трактор бол 80 трактор тий. Ийм байж байгаа дараа нь ийм болсон. Дараа нь ийм болж. Тэгээд ийм техниктэй ингээд одоо ингээд малчин хүн бас өөрөө хадлангаа хийх бол бас тий энэ ийм одоо манай хүү энэ хадлан битгаар хийж байна. Урд одоо манай малчин хөөхт байд юм аа тий.
Одоо тэр насцуудын сааталтай тий. Тий битгий. Үе залгамжсан авалч хөхтэй юм. Энэ одоо яадаг гэдэг нөхөө. Энэ одоо буугаад эго гэдрэ буулгач гэдэг наачин тэр үйсэ чинь хамаазаа сайхан баалдаа зэлчихнэ. Үсийг хамаадаг. Хамаадаг сайхан зээл гаргачихна урт. Баал гаргачихна. Энэ ийм техникаар игээд. Энэ тэгээд энэ чи өөрөө доошоо гарах юм уу? Доош харж нэг буучихна доош. Буугаад игээд хойдолтой найр ისээ ингээд тармаад гой болгож өгч. Ерөөсөн бол одоо тэгээд энэ газар тариалангаар нилээ юу боллоо. Газар тариалан ихтэй аргагүй манай энэ дээр үед анхны сангийн аж ахуй штэ. Тий олон баатруу төрсөн. Тий газар тариалан биш нутгалд. Өөрийнхөө цөөхөн гэдэг малыг ийм үйлдэл барьж явсан байгаа дандаа. Үйлдэл дотор үйлдэл яасан. Тэгээд салхи хаагаад их халуун дулаа юм. Тий. Тий энэ дотор одоо хэдэн баатар тэгээд ямар боломжгүй тэгээд тий хоньны дотор ороод ордын хурганы шаа энэ тэдэд хургыг цусныг оруулаад ийм авчаач ин янз халууны халуун байна. Халуун байна гоё. Тий дулаахан тий. Салхи байхгүй. Да үйлдэл дотор үйлдэл хийчихсэн тий. Үйлдэл дотор үйлдэл. Бамбаji болж байгаа үйлдэл. Энэ дуудаж байна хэн. 2004 онд байсан үйлдэл. Тэгээд одоо мод хаврдаад мод одоо хаврвал жана одоо хамаагүй модон гэж болохгүй. Тэр байсан үйлдэл. Тий одоо тэгээд хүүхд дурд сайхан болоохоор үйлдэл байсан юм. Тэгээд малаа гараад тусдаа гараад өдөрт хэдэн удаа тэжээд өгч байна. Өдөрт өглөөрөө өсөгээд өдөр сайда будаа гэсэн юм. Одоо дахиад өсөгд юм. Өдөрт 3 будыгаа цуглаад тэгээд өгнө. Будаа асууг. Будаа асуугна. Тий нэг хогийн будаа худалч явсан бид. Ингэж байж л одоо хүүхийг хайрлж байсан. Тий. Малын буйн. Одоо тий одоо наа чи нэг будиддаг одоо хүн даараад өмгчнаад фижинээд ороод байна. Малыг сайхан ухаантай. Хайр өрмөр шүү. Тий. Энэ хүний төлөө энэ мал. Хан тэгдэж шүү. Хүний төлөө хүнийг ирүүл байх гэж хамаг сайхан ургамлыг өөр хийдэг. Тэгдэж байгаа шүү. Тий. Тэгээд энийг тэр өхрийн үйлдэл тэр тэнд өхөр том үйлдэл даарна. Өхрийн үйлдэл. Танаа юу хийдэг вэ? Миний аав ачиг насаараа малсан хүн тий. Одоо ээж маань байж 97 хүрч байгаа. Манайхан жоохон нас. Зөв. Одоо яаж настай юм байна одоо тий. Одоо маань чипүнхэ хатуураад тэгээд одоо бидний хажууд байхаар байхгүй ороод тань. Одоо тэгээд өөр хүүхдтэй залуу үедээ тэгээд энэ мал юугаа бас тэгээд залгуучлаа бас өгөөл ах юм. Явж байна уу? Туссан гараад хүүхдүүд одоо энэ малыг хүүхдүүд одоо эзэмшиж эднүстэй өгч байгаа шүү дээ тий. Өөргөн шүү дээ. Залгуулж явах. Сайхан. Гоё юм. Мадаваад дуур одоо мадаваад гацсан тустай амжираад. Ажидаваад жоохон холх явбал бас ажил хөдөлмөр төрөштэй. За энэ одоо 7 хужира. Энэ одоо малд одоо ямар одоо аш тус байна ах энийг тайлбарлаж өгөөч. Энэ одоо дагуур юм хужир байвал мал ер нь мууддаггүй байдаг байхгүй заяа. Мал одоо хамгийн гол юм хужир. Хужираар дутаж байгаа. Хужираар дутаж. Энд бол одоо малд хэрэгтэй маш урлан ирц байгаа тийм ээ. За яд. Та бүхэнд их баярлалаа. Ажил төрлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ ахта урт насаж удаан жаргаараа гэд ах их шөөртөө сайн сайхан эрүүл ихийг бас хүсэж байна. За мал сураг нь 10 будааш хайрвжиж галгууламт нь үеийн үедээ мөнхөд бадарч үүх түүх нь одоо хэдэн үеэрээ сайхан төвөг соёлын сайхан ариун сайхан дэлгэрч байгаа гэж сайхан ерөөж байна. Ухтаж хүлээж явсан талархч байна хүн. За хангаан одоо энэ ч одоо байгалийн одоо нөгөө одоо тэр сайхан эми ургамал энэ малынхаа одоо энэ сайхан цагаагаараа дамжаад тийм ээ Монгол хүний ур ухаанаараа сайхан бүтээл болсон одоо шимийн бор гэж ярьдаг дээ. Шимийн бор. За ингэж хөрсөж гараа сайхан шимийн бор. За баярлалаа. Шимийн борыг нөгөө шимэж уул одоо им болдог гэж ярьдаг даа хөгчүүд тийм ээ. Тэр хөгчүүд эний чинь юу яадаг байсан шүү дээ. Ураа унтахтаар нэг аягийг сайхан бүлээлж дуугаад
Тэгээд өглөө босчоод комэн ороо нөгөө жоох юм болгосон чинь гой би өстө гоёолчлоо гэдэг байсан. Одооны усуд бол тэр бүгдийг угаад би жоохон байхад хадланд орж ирнэ. Тэгээд тэр өвгчүүд чинь бүгд 2-3 литр ашигтай ирнэ. Тэр чинь хадлан дуустал баг 10 тонны тэрийг ундахтаараа хэрэглэнэ. Тэгээд эмчилгээ маягаар хийлээ. Одоо бол бүгд уугаад боожод одоо асалдаа зодолдоо тэр чинь будаа хийс одооны зодол. Тэр үед чинь бол тийм өглөө босоод ороо ундахтаараа ярьж хөөрөөд нэг аягийг уугаад талунд нөөрөөс хавчиж юмнаас тэгээд уугаад өглөө тэгж юм уу ясаа би сайхан болчихлоо гэдэг юм. Энэ халааж уудгийн ууч иргэн. Тийм билээ жуусаа тус нь хайдаа тэр сайхан өөрч шингэдэг байхгүй дээ шими юм гэдэг чинь тийм. Ийм болгож ууж. Ийм болгож уудаг. Тэгэхдээ эний чинь бол ерөөсө малаас л гаралтай. Малаас гаргаж. Фишэнд юм байхгүй шүү. Ургамал юм байхгүй наа чи мал. Ургамал юм. Цагаан сараар яа бууз чи сайхан коныг өвгөн сайхан яриад байсан шүү дээ нэг ардын жичин гомсор тэр чинь. За. Комэн сайхан бууз юм аа гэдэг чинь нэг хамаатны өвгөн комэн сайхан өвгөн маа сайхан хөтөг өвгөн байна да гэж бууз чинь тэгээ сурцсан тий гоё ярьж байсан шүү дээ тэр. Тэр чинь бас гоё юм. Идэхэд бас нэг хүн байдаг тий. Тэр хүн юм гэж байгаа нэг гоё юм. Цаана зогцсон. Зогцсон. Энэ сайхан өвгөн байна да сайхан юм хөтөг өвгөн байна да гэж ярьж байгаа юм. Тэгэхээр бас тэр бас идэд юм гэж байгаа нь бас гоё харагдаж байгаа шүү дээ тийм ээ. Бүр нэг цаанаа нэг тийм ээ. Бүр хослоод байсан. Аюу гоё өгдөө шүү дээ. Гоё харагдаж байгаа юм даа. Эдээ ундааны зоогийг бас нэг сайхан гэдэг хүртэж байгаа нэг бүр нэг буян даацсан нэг бүр цаана төрцөн хүмүүс байдаг аа нэг сайхан. Тийм хүн байх сайхан. Сайхан юм гэж. Одоо тэр бөхчүүтэй нэг юмгаар яриад сайхан иддэг усуд байж та тийм ээ. Нэг сайхан бүр дахин хийж өгөөд юм аа. Дахин жигнэж өгөөд юм аа тий. Амтлуулаад байна. Амтлуулмаар тийм гоё усуд байж та одоо. Энэ Монголын хоол ундыг хэрэглэнэ гэдэг чинь бас сайхан шүү манай монголчууд тийм ээ. Сайхан. Одоо Монгол одоо хоолны ёс чаг гэж бүхэл өдөн одоо нөгөө үндэсний хамгийн том боловсрол явж байгаа. Боловсрол явж байгаа тийм. Зочин ирэхээр яаж хоол цаах вэ? Ямар идэл засах вэ? Зочин яаж дайлах вэ? Хүн амтны хараа одоо хоол ундтаа одоо дээр үед ч одоо хүний хазар хоол ундтаа гарахгүй болдгоо гэдэг ярьдаг байсан шүү дээ. Манай нутгууд ч одоо ирнэ. Айл очоо буугал морны үн дээр хотыг хардаг үү? Тийм хотыг хардаг. Хотыг харуулдаг дөөрөө мотолдог. Одыгаад айл нүүж явах дээр үед одоо тэмээгээр нүүдэг байсан. Тэгсэн чинь тэмээгээр нүүж явахдаа тавгны идээвэрэ цааваад замын цосоод усууд цаа өгдөө шүү дээ. Тэр усууд тэмээгээ хэвтүүлээд ачаа хэвтүүлээд цаавуугаад тэгээд хэрвээ цаамаа өгөхгүй болохоор зэрэг дараа нь тэгээ хараад тугаан цоорсон юм уу бид цаа өгсөнгөө гэдэг тэгээ ярьдаг ч усууд. Тэгэхээр тэр Монгол ёс. Тэр үед бол цаа эдийн унд ёс ойгүй маш их жаяртай байсан. Хатуу. Би жоохон байхтай үед нь одоо тэгээд арган зачигдаад явдаг байсан би жоохон. Манай тэг хөгчүүд ярьдаг айгүй тийм яриаг сонсож байхад айгүй тийм хатуу ёс жаягтай байсан. Ёс жаягтай тийм. Хүн ороод ирэхээр гадаагаар. Тэгээд айжин ачаар жоохол гэрс цаагаа аваад тосч өгдөг дангахтай цаа. Хүний урдуур ордгоо жочин гэр болоод хүүхдүүд гадаа тоглож байдаг. Гэрс хүүхдүүдийг гаргаж чинь гар танууд хүний яхан яа. Тийм ёстой тийм гоё Монгол ёс гэдэг чинь ярих юм бол зөндөөн байгаа шүү дээ. Оо яа мондог. Одоо тэр ёсода агуу ёстой байсан аа тэр. Жочин гээчээр ирэхээр бүхэлдээ хойно гаргаж өгөөд тэгдэг байсан. Ширээ засаж өгөөд мөнгө хил утгаа тавьж байгаад Монголын ширээ засах нь өөр шүү дээ тийм ээ. Сайхан соёл дөх. Дэлхийд данстай гэж байгаа шүү дээ. Сайхан. Тийм. Гэхдээ энэ газар нутгтаа дасан догцсон тэр сайхан мадынхаа цагаан эдээ энэ сайхан хоолуучид Монгол хүндэл ээлтэй байж Монгол хүн ирүүд байж хүн ер нь юу ууж идэнэ. Ямар газар хүмүүжин. Эргээд хүн сэтгэж ярина. Хүнийг ер нь таних амархан шүү дээ. За чи ямар хүн юу ярьж байна. Тэгвэл чиний энэ хүн иймэрхүү хүмүүжлэлтэй байх нь яриагаар нь хүний дүгндэг. Энэ хүн одоо бие хэр их авч явж байна гэдэг. Хүн чинь тэр идэж ууж байгаа юмар өөрийнхөө үндснийхаа тэр биенийхээ дархлааг бас чиний хоолносод би монголчууд салж болохгүй гэж би боддог юм. Энийг харин сайхан хөгжөөдөд баялаг болгоо сайхан аваа явах. Олон сайхан үйлдвэрүүд бас явж байна ах минь. Болж шүү. Зарим нэг цагаан сар болоод ирэхээр одоо сар шин болоод ирэхээр нөгөө бууз айлд ороод ингээд явахаар сайхан тий. Өөр газар одоо энд би ерөөсө 3 бууз чи явахгүй шүү дээ. Тэгин. Таавал залуудаа сайхан иддэг байсан. Оо залуудаа өстой идэх зүйлдэг байла.
Аа. Одоо Аягаар нэрх уу, ширхгээр тоогоор нэрх уу? Ширхэг тоогоор ярьж байна. Жигнүүрээр нэрх уу гэдэг шиг. Бараг жигнүүрийг иддэг байна шүү дээ. Одоо ч тэ худаад нь одоо их ичгээд нэг шингээ чадахгүй бас аргагүй л. Нэг хэмжээ таваад идэх юм байна. Аргагүй. Тэгснээр мөртлөө бас нөгөө чэйд нь яахгүй идээд байгаа шүү дээ. Бас чичнэ. Тэгтээ цагаан сараар ингээд бууз идэх явахаар нэг шингээд идэгин тий. Тэр одоо та юунд дээр шингэлтэй юм чинь тэр аргагүй тэр. За ингээд мэдээж манай нэвтрүүлгийн уламжлалсаар Монголынхаа үндэснийхээ сайхан эддээ ундааныхаа соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор одоо сайхан хамтран ажиллаж байгаа сайхан байгуулга байгаа ах минь. За. Энэ байгууллагын сайхан амтлаг буузгаа сайхан нэртэй. Тэр гас гарын бэлэгтэй явж байна ах минь. За тэгээд олон түмнийхээ сайхан буйнаар л одоо дүүн явж байна да. Тэгээд энэ хол газрыг бензин тосоор тусалцааг үзүүлж байгаа одоо тэгээд event итгэж компаниуд дүүгийнхний нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа компани олон байна. За. Дээр надад танаа сумын одоо засаг дарга, багийн засаг дарга, сум орон нутгийн бас энэ удирдлагууд маань бас бидрийг бас урилга өгөж энэ сум орон нутгийнхаа төвөг соёлыг энгийн сайхан тэр ард иргэдийнхаа амьдралын бодит тимийг сайхан эсхий дурагт нэвтрүүлэг болгоод үр хүүхдэд нь хойш үйдэн сайхан мөнхөлж үлдээж сум орон нутгаас сурчлаа гэдэг юмгаар бас бид нар бас хамтран бас нэг сайхан ажиллаж байгаад нь бас хамтын бүтээл гэж нь сайхан юм шүү дээ ах маань. Хамтдаа л түүхээ бүтээцгөөе. Тийм ээ. Баян ядуу гэж ялгараад явах уу? Ястан угсаатан гэж ялгараад явах уу? Намцархаад явах уу? Монгол хүн монголоороо сайхан байхад өөр ингэсэн хэлтэй соёлтой шүү дээ бид. За тэгээд энэ амтлаг буузгаад ер нь бол та баг буусны түүхийн сайхан ярьлаа бид. Бууз гэдэг бол Монголын маань эдээний хамгийн дээд баяр дундаа хамгийн сайхан баярын маань ганц сайхан чимж явдаг юм шүү дээ. Эртний улбаа түүх нь хүн гүрний үеэс чулуун зэвсхэн үеэсээ хүртэл монголчууд чулууг улаасгаж одоо туламлаж хоолыг хийж явсан одоо түүхтэй. Махан дотор махыг болгодог бол тулам. За тийм ээ. Тэрнээс л одоо бууз үүсэлтэй юм шүү дээ. За их баярлалаа. За амтд буузын хамт олноос танай гэр бас өгүүлдээрээ дүүднөөс энэ буузаас гарын бэлгээ явууллаа. За их баярлалаа. За энэ сайхан амтлаг буузыг тэгээд энэ эдний хамт олноос бэлгэлж байгаа сар шиндаа сайхан яригдаарай. Дүүгийнхэн нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажилладаг байгууллага. Монгол хоолныхаа бас сайхан ёс жайгийг сайхан одоо ингэж одоо дэлгэрүүлж явж байгаа гэж би хэлэх дуртай. Ялангуяа махаар юм хийж байгаа, цөөнгийн гурал хийж байгаа, энэ тал хийж байгаа хүмүүс чинь Монгол уламж технологи алдахгүй яваад байгаа. Одоо ардынхаа дунд одоо сайхан энгийн сайхан явах шиг сайхан жаргал гэж надад байхгүй. Илүү албан тушаал хэрэггүй надад би боддгийн. Энэ та эд дээр л сайхан сэтгэлийн бор авдрын нэг өдөр нэг сайхан одоо хуучлаад явах сайхан олон түмний аав ээжгээ санаж явахыг би одоо хүсдэг хүн шүү дээ. Ганцхан би одоо нутаг гэд хөвсгөлөө дүүн тойрсонгүй. Их орноо гэршгээ санаж Монголын 21 аймгийг бас дүүн тойрлоо. Нутаг хөвсгөл үү? Нутаг хөвсгөл. Ямар сум уу? Хөвсгөл аймгийн одоо хотоод гаралтай ээж маань. Аав маань бол одоо дарахад талдаа тайх талдаа. Ээж аавын буян шүү дээ одоо. Би одоо тэгээд миний буян гэж юу аах вэ? Хүн болгон одоо нөгөө хаанаас ирсэн тэр луга буцдаг. Явах цаг хугацаатай л байдаг. Энэ хугацаанд хүн Монгол хүн чанараа алдахгүй байх ёстой байна гэдэг. Би ч гэсэн алдаж онжиж явж ил байсан. Онох гэж хичээж ил явна ах маань. Олон ардынхаа сайхан түүхтэй танилцж ихэд зүйлийг сайхан сурлаа. Өнөөдрийн сайхан өөрсдийн ариун сайхан амьдралынхаа туршлагаасаа хуваалцаж Монголынхаа ард түмэнд одоо мэлний сонрын сайхан мэлаасанд одоо та хоёрт маш их талархж байна. Тэгээд одоо хаврын сайхан дэлгэр цагт нь би нэг морилон ярина. Мал төлдөх үе ярина. Мал төлдөх үе. Дараа нь зуны цаг үедээ дүүл яг энэ одоо таны одоо энэ сайхан те Монгол хүний ур ухаан, Монгол хүний сайхан эдээ ундааны одоо тэр цагаа эдээ бэлтгэх. Тэр сайхан зуны цаг үед нэг бас нэг ирнэ. За ингээд манай нэвтрүүлгийг бас дэмжээ хамтран ажилладаг ах маань. Гоёхон гэдэг юм сайхан брэнд байна. Дахин боловсруулаагүй юм сайхан бүтээгдэхүүнээр одоо хийдэг. Байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн гэж байна. За энийг ах чи өөртөө өгч яана. За их баярлалаа. Гоёхон брэндээр гоёж илээ сайхан. За гоёхон брэндээр гоёлаад одоо цагаан сараа сайхан яана. Гоёлаа тавхинта. За заахна. За яа уртнаас удаан жаргал сайхан яваараа. За сайхан өрөөл өгөн сайхан бат оршгээ тэгээд дахин уулзах сайхан өрөөл тавья да. Талархлаа танд. Сайхан хуучлаа.
сайхан хоолцоо байна. Аян замд мөн сайхан им болог, там болог. За талархлаа ягч минь. Энэ сайхан Монголынхаа улам шиддээ ундааныхаа энэ сайхан соёлыг сайхан тээж яваа. Монгол хоолны соёлыг тээж яваа гэж юм шүү дээ. Соёлын өвийг сайхан тээж яваа. Өв тээгч. Одоо малчин түмэнд талархч байна сайхан. За их баярлалаа. Эстал ганцхан сайхан сүүл гардаг бүтээгдэхүүн шүү дээ, тий. Малаас ганцхан сүүл гардаг тэрийг ийм сайхан бүтээл болгож байгаа нь талархч байна. За тэгээд. За одоо ингээ хөдөлгөөд одоо дөө. За хөдлөе. За их баярлалаа.